жимс нь гараад ирсээ дараагаар яг л гоё ингээд шинэ жилийн мод шиг час улаан жимс зөндөө багсаатлаа ургадаг их гоё урамтай сайхан мод. Наадхыгаа аваа ичаач гэдэг юм. Би болохоор тэр нэг модноос ингэж ургасан гайхамшигыг нь одоо дөрөвдөд авч чаддаггүй шүү дээ. Авчаач чаддаггүй. Нэг сүрхийн алим идчмээр юм боллоо. За тэгсэн чинь нөгөөх маань үхэрт идүүлчихвэ. Ургадгүй сүулдэ. Гацуураа өвөл болохоор бүр зориуд зорж ирээд энийг чимгэлдэг байсан чинь одоо бол ямар ч чимэг зүүхийн нөхцөлгүй өндөр болсон. Би баг байхдаа аавынхаа одоо тэр ажлын газрын цусланд гардаг байсан. Манайх нэг тийм сайхан модтой их ойрхон манай байшин. Тэгэл ингээд цонхоор харах, үүдээр харах гэдэг яхад гоё мод харагддаг. Тэгээд ерөөсөө яг үүдэндээ мод тарчигээд тэгээд мод анхаад суулгаж эхэлсэн. Гэхдээ хэлбэрийн байдгүй юм билээ. Эхлээд өнөөхийг усын дутаадаг байсан. Яагаад гэвэл нөгөө манай худаг байхгүй. Юунаас доод худгаас юм уу аршаанаас очиж ус авчирна. За тэгээд бас байшингаас тоссон уснаасаа хийн. За ер нь бол тэгээд баг шингэн зүйл баг юу л байна уу? Аягуугаас усаа хүртэг хийгээл. Тэгэл нэг амьтай ерөөсөө нэг өвдгнөөс дээшээ гардаггүй нэг хитэн модтой байдаг байсан. Тэгээд ерөөсөө нэг олигтой ургаж өгөхгүй. Тэгтээ нөгөөдүүдийг хайрлна, ургаасаа гин заримдаа бүр тэгэн штэ. Өө өвснөөс ичээч өвс чамаас өндөр болчлаа гэж нөөн модтойгоо ярьдаг байсан. Тэгээд 2010 хэд онд худаг ухуулсан. Тэгээд худагтай болсноос хойш бол мод суг ургасан л та. Би бол ер нь модыг голохгүй тарьдаг. За чацрагны моднууд маань маш жижигхэн станы харандаа шиг юм уу хитэн нэг хүн авчирж өгөхлөөр нь ингээд игнээ болгоод суулгацсан. Одоо энээс их жимс авдаг. Нэг ширхэг эр мод байгаа, бусдууд нь эм моднууд. За энэ мөхрийн нүдний нэг хитэн ширхэг харандаа авчирч суулгасан байсан. Одоо ингээд сагсаатал ургаад эндээс бол бас нэлээд хөөрхөн ямар ч байсан гэсэн нэг намартай идэх вариан хийчихээр ийм жимснүүд гардаг. Тий. Энэ болохоор өрлийн мод байж гин. За өрлийн мод бол эхлээ жоохон усалгаа шаарддаг. Гэхдээ энэ бол маш гоё цэцгэлдэг, жимсээ их өгдөг. За байнга ингэж харж хандж яахгүй бол бас ингэж жоохон хорхотчих гээд идэг. Тэгээд энэ хорхотсон авчиг нь түүгээд яачхаар давгүй гайгүй. Нэг арчилгаа бол тийм амар их шаардаад идэггүй. Гэхдээ их гоё өнгө үзэмжтэй ийм болтон байдаг мод л доо. За энэ долоогны мод байж гин. Долоогны мод болохоор зэрэг бас жимсээ их өгдөг. Тий, манад ийм 3 мод байж байгаа. Долоогны мод хашаанда тарихад энэ их гоё юм бэ нэлээ. Жимс нь гараад ирсээ дараагаар яг л гоё ингээд шинэ жилийн мод шиг час улаан жимс зөндөө багсаатлаа ургадаг их гоё урамтай сайхан мод. Тэгээд энийг чинь бас ингээд энийгээр чи ханд бэлтгээд яахад зүрхэн цай ингэж яагаад байгаа. Эдгээр чи бүгдөө ямар одоо жижиг нэг төө хэрээний 2 төө хэрээний харандаа шиг нарийнхан жижигхэн мөчрүүд ирсэн байж идэг. Дандаа эзэнтэй бүгдөө хэн надад тэрийг өгсөн, яаж би тэрийг авчирсан, ургуулах гэж одоо яаж зүтгэсэн тийм ээ. Тэр болгон түүхтэй байдаг учраас би энэ моднуудтай маш их хайртай. Эдгээртэйгээ ярьдаг. Эднэр маань ингэж одоо ургаад сайхан болж байгаад баярлдаг. Гэхдээ модыг бол бас арчлах шаардлагатай байдаг. Мод хорхойтдог. Өглөө болгон модныхаа хажуугаар яваад хаана одоо ямар модны ямар мөчөрт ямар навчин дээр хорхоод суусан тогтсон одоо үрээ хайсан бэ нөө тэрийг одоо мэддэг болчихсон. Тэгээд дор нь тэрийг эмчилгээ явуулаад яадаг. Тэгээ ер нь бол модыг одоо энэ том болчлоо энийг одоо услаад яах вэ гэд хажуугаар нь зурж өнгөрч чаддаггүй шүү дээ.
бас гордох болоо тий гомдох болоо энэ төр гэж бодогдоод тэгэл заавал бол юу яадаг усалж идэг. Яг л одоо тийм амьтантай адилхан тэгж хайрлаж үйж өсгдөг дөө. Манайхаа 0.7 га хүрэхгүй штэ. 0.5 га жоох гарантай. Тэгсэрнээсээ л одоо бид нэр 60-70-аад мод байж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо өшөө бас зай зөндөө байгаа. За энэ манай гацуур одоо манай энэ жижиг охин шиг ийм жаахан юм байсан. Тэгээд тэр үед нь бид нар ингээд ургаж яхад нь гацуураа өвөл болохоор бүр зориуд зорж ирээд энийг чимгэлдэг байсан чинь одоо бол ямар ч чимэг зүүхийн нөхцөлгүй өндөр болсон. Маш гоё боргоцоо гардаг. Яста ганган гацуур гэж гацуур бол юунд хашаанд тарихад бол хачин гоё. За энэ хоёр улаас бол нэг улаас юм байгаа уг нь. Нэг мод тэгээ нөгөө худаг ухуулахад аваач тэр болоод авчихгүй өгчээ гэдэг нэг зулцган улаасыг тэгэхээр аав авгээ хэлсэн. Тэгээ авцсан байжгаад гоо яахад өөрхий худагтай болцсон юм чинь гээд энд нэг нөх ухаад тэгээд ерөөсөө үндэс байхгүй суулгачаад услаад байсан чинь энэ нь ургасан. Нэг өдөр худгийнхаа тэнд харж байсан чинь нэг навчаад модны навчиг юм харагдаад тах юм. Гүй энэ юу вэ гэд очиад харсан чинь нөгөө газартаа тэгшлээд авсан үндснээс нь ингээд салаалаад ургацсан байсан. Тэгэхээр тэр үндсийн навчаараа суулгасан чинь энд ингээ ургацсан ингээ хоёр юм хос улаас мод ингээд ургаж идэг. Тэгээд энийг дуулсаад за улаас шал дэмий одоо юугаа хөвмөө өнгө хаяна наадхыгаа аваа ичаач гэдгийг би болохоор тэр нэг модноос ингэж ургасан гайхамшгийг нь одоо дөрөвдөд авч чаддгүй шүү дээ. Авч чаддгүй. Энэ моднууд аягүй хөрөвдөн тийм бүгдөө түүхтэй. Тийм. Цуны их аагам халуун өдөр гаднаас хашаандаа ороод ирэхэд сэрүү татж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хашааг их сайхан үзэмжтэй сэвэрхэн харагдуулдаг, бас сэрүүцүүлдэг, бас салхитай хүйтэн үед бол нөмөр нүүлэг болж өгдөгөр онцлогтой байдаг л та. Яг тэр цэцгэлж явах үед бол ерөөсөө нэг байгалийн одоо тансаглал юм да. Манай энэ хавийн айлууд бол бүгдөө манай модыг харж байгаа дуурайсан шүү дээ. Мод тарих нь их зүгээр юм бэ, гоё юм бэ, болдгийм бэ гэсэн юм урам авдаг юм уу яадгийг. Тэгээ хажуу хавийнх нь мод тарихын бүгдөө өвчтөй болцоос. За энэ алюминий мод. За энэ 35,000 төгрөгөөр аваад нэг сүрхий алюм идчмээр юм боллоо. За тэгсэн чинь нөгөөх маань үхэрт идүүлчихвэ. Ургадгүй сүулдэ. Нэг жил бүр ерөөс огт ургаагүй. Тэгэхээр нь аваа иччихсан. Бүр ингээд ухчаагаад нэлээ үндэстэй авчихсан. Тэгээд тэрнийхээ оронд ингээд 3 ширхээгээд агчийн нэг эрвэхний далавчиг юм ингээд суулгачихгүй юу. Тэгсэн чинь ургаж гин хөөрхийн юу гараад ирчиж навч гараад ирчиж. Тэгэхээр энэ агч ургаж гин гэж бодоод агч ургаж гин гэд усалсан. Тэгсэн чинь агч биш өөрөө ургаад тэгээ бүр 3 ширхэг ингээд салаалтсан байсан. 3 ширхэг би 3 ширхэг болохоор нөгөө агчийг байна гэж бодсон чинь тэгээ одоо ингээд жимсээ өгөөд эхэлсэн. Хөөрхөн ногоон жижигхэн алюмнууд ингээд одоо ингээд багсаатал ургаад эх жилээс бол бүр сайхан ургах нь байна. Жил болгон юм ахаад ингээд сайжраад идэг гэсэн. Тэгээ уул сантай эднэр одоо манахаас усаа юу яагаад харчаад алимчиг гоё ургадгийн бэ штэ. Заавал залгалт малгалтыг шаардлагагүй юм бэ штэ. Зүгээр юм бэ штэ гэх тэгээд алюминиум одоо бас улсуудаа хүмүүс худалдаж аваад манай хойд зүүн талын хөршиднэр бас ингээд урам орчихсан ингээд алюминиум мод өдөр суулгацсан байж байгаа штэ. Ер нь мод гэдэг чинь хүний эрүүл амьдрахын үндэс. Мод гэдэг бол гоо сайхан үзэгслэн амьдралын баяр баясгалан байж идэг. Тийм учраас ингээд ерөөсөө баг хашаанд нэг том сагалгар мод байхтал тэрний сүүдэр
тийм ээ тэрнээс гарч ирж байгаа одоо тэр хүчил төрөгч ямар одоо мундаг байх уу, ач холбогдолтой байх уу ийм байгаа. Тэгээд одоо бид нар зөндөөл юм аваад байна шүү дээ тийм ээ. Байгаль дэлхийн одоо өглөгийн дунд амьдарч байна. Миний нэг тууж үйдэг өглөг гээд амьдралаа 60 жилээр явлаа, 70 жил явлаа, 80 жил явлаа. Тэгээ бид нар одоо юу үлдээх ёстой вэ? Бид нэр 300 жил амьдрах мод тарж үлдээх ёстой. Тэрнээс тэр модноос салбарлан ургаад явцдаг учраас тийм сайхан үр төлийг үлдээх ёстой байгаа л да.